Байцгаана үзэгчдээ шинэ нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн нэвтрүүлгээр гарах мэдээллийн хураангуйтай эхлээд танилцсан уу. Энэ 7 өдрийн шилдэг борлуулалттай номыг танилцуулна. Монголын Данжуурын гэрэлт хөшөө ЮНЕСКОд бүртгэгджээ. Монголын нус товчооны бүрээд аман хөрвүүлэг номын нээлт боллоо. Долгорын Нимагийн дурсамж ном хэвлэгдлээ. Болорцом 35 наадмын эзэн Монголын зохиолчдын эвлийн шагналд Яруу найрагч Отгонбаяр шинэ ном нэвтрүүлгийн онцлог зочноор оролцлоо. Нэвтрүүлгийн зохиогчийн болон зохиолч Санжаагийн Батчаргал оролцлоо. Нэвтрүүлгийнхэн уламжлалт ёсоор үзэгч та бүхэндээ энэ 7 өдрийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг танилцуулдаг уламжлалтай. Ингээд энэ номын ихтлгүүрийн энэ 7 өдрийн шилдэг борлуулалттай номоор ямар ном багцаалах мэдээллийг хүлээн авч үзсэн үү. Энэ 7 өдрийн шилдэг борлуулалттай номын жагсаалтын 1-р байранд 60 цагаан хон тэргүүлсэн байна. Харин 2-р байранд Сабахати Алигийн Арьсан хүмтэй Модона, 3-р байранд зохиолч сэтгүүлч Бямбагийн Саран Туяагийн Самар хатан номууд алжээ. 4-р байранд Трүүмен Капотигийн Тиффани дахь өглөөний цай орчээ. 5-р байранд Достоевскигийн Газар доороос бичсэн тэмдэглэл орчээ. Үзэгч та бүхэнд шилдэг борлуулалттай номын жагсаалтанд өнгөрсөн хавраас эхлэн өөрийн орон зайг эзэлсэн Самар хатан түүхэн романы номын зохиолчтой уулзуулахаар бэлтгэлээ. Одоо энэ Самар хатан гэд миний энэ 2017 онд хамгийн сүүлд бичсэн ном маань Монгол төвний эв нэгдлийн тухай ерөнхийдөө хүмүүст өгүүлэхийг зорьсон ном л да. Бид эвтэй байвал чухам юу хийж чадах юм бэ? Эв нэгдэл гэдэг бидэнд юу юунаас илүү чухал юм шүү дээ гэдгийг 15 дугаар зууны үед амьдарч байсан Алтан уургийн угсаас алгамжлагч Элбэгний үйлсэгч хааны охины үйл амьдралаар Самар хатны амьдралаар тулгуурлан ингэж гаргаж ирсэн ийм л зохиол байгаа юм л да. Тэгээд аль 15 дугаар зуунд болж исэн тэр монголчуудын хоорондоо эв нэгдэлгүй баруун зүүн монголоор ялгарч хоорондоо дайтж байсан, хоорондоо одоо өрсөлдөн тэмцэж байсан тэр тэмцэл өнөө ч гэсэн үргэлжилж байгаа нь харамсалтай. Тэгээд ямар ч ч гэсэн монголчууд эв нэгдэлгүй байхаараа чухам юунд хүрдэг юм бэ? Эв нэгдэл биднийг юунд хүргэдэг юм бэ гэдгийг л энэ одоо өөрийнхөө бичсэн цаврал номнуудаар харуулахыг зориод яваад байгаа юм л да. Тиймээс Орхотон Натан номыг бичгтээ эмэгтэй хүн гэж чухам хийн, эмэгтэй хүний одоо хархан дуурайх тэр загвар Монгол эпископчүүдийн хувьд чухам хэн байх ёстой юм, бид нар эв нэгдэлтэй байхдаа чухам юу хийж чадаж байсан, бидний бахархах зүйл юу юм бэ гэдгийг тэр үндэсний ухамсарыг сэрэхийг зорьсон бүтээлүүд гаргаж ирсэн. Харин энэ Самар хатны хувьд бол бид нар эв нэгдэлгүй байхаараа чухам яаж уруудан доройтдаг юм бэ гэдгийг л хамгийн гол нь харуулахыг зорьсон ийм л ном байгаа юм л да. Тэгээд зорьсон зорилго маань бас тодорхой хэмжээгээр нийгэмд хүрч уншигчдад ойлгогдож байгаад бол би баяртай. Тэгээд миний номыг бас хүлээж уншдаг уншигчдаа баярлалаа. Тэгээд ямар ч тач гэсэн та бүхнийхээ одоо урмыг хуглахгүй дараагийнхаа бүтээлийг ч гэсэн бас утгагүй дэлгэх болно гэдгийг хэлмээр байна. Шинэ нэвтрүүлэгтэй хамтаага үзэгч та бүхэнд баярлалаа. Үргэлжлүүлэн мэдээлэл хүргэе. Монгол Данжуур ЮНЕСКОд бүртгэгдлээ. За Монголын үндэсний номын санд хадгалагдаж байгаа Монгол Данжуурын гэрэлт хөшөө ЮНЕСКОгийн соёлын бие төвдөд бүртгэгдсэн байна. За энэхүү гэрэлт хөшөө нь Монгол Данжуурын 226 бот номыг 1924 онд Монгол улсын нийслэлд залж авчирсны дурсгал зориулан бүтээсэн. За хаач байхгүй цорын ганц өв төдийгүй 4 чүний гар үсэг бүхий чулуу ном гэдгээрээ асар үн цэнцээ тооцогддог юм. Гэрэлт хөшөөний түүхийг өгүүлбээс Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Жамин өвөр Монголын цахрын хөшөөний сүмд хадгалагдаж байсан Монгол шунхан Данжуурыг Монгол улсад залж үүрд хадгалах 9 зүйл бүхийгээрээ 1924 оны 10 дугаар сарын 28-нд 80 тонтой байгуулж Монгол хятад хэлээр 4% үлджээ. Ингээд уг гэрээ ёсоор Монгол шунхан Данжуурыг Монгол улсын нийслэл залж ирсний дурсгал болгон 1929 онд гэрэлт хөшөөг босгосон түүхтэй. Монголын музейн анхны дарга Дэндв Жамин гүнтэй тохиролцсны дагуу Монгол Данжуур зориулсан хөшөөг уралсанд бүтээсэн байна. Тэрээр гайхамшигтай хурдан хуулбарлан зурдаг байснаас гадна чулуун сэлбэр хийхдээ гарамгаа хүн байжээ. Монгол улсын үндэсний номын санд хадгалагдаж байгаа Монгол шунхан Ганжуур Данжуур 1995 онд Монголын хосгийн үнэт дурсгалын жагсаалтад орсон бөгөөд шунхан Данжуур нь 2011 онд ЮНЕСКОгийн дэлхийн баримтууд бүртгэгдсэн Монголын анхны бүтээл болсон юм а. Тэгвэл уг хосгийн бүтээл зориулсан гэрэлт хөшөө мөн ийхүү ЮНЕСКОгийн өвд бүртгэгдэж байна. Монголын нус товчооны бүрээд аман хөрвүүлэг номын нээлт боллоо. За энэхүү ном нь сонгомол их болоод Эрдэмтдийн судалгаа шинжилгээний бүтээл тойруулуудад үндэслэгдсэн Монголын нус товчоог бүрээд аялгаугаар хөрвүүлэн гаргасан байна.
Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний боловлогын үндэсний зөвлөлт санаачлан ЮНЕСКОгийн Монголын үндэсний комиссийн дэмжлэгээр хэлний боловлогын үндэсний зөвлөлийн ажлын ял шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн сектор хамтран хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор Гончгийн ган тогтхын олон жилийн бүтээл болох Монголын нуус товчооны галиг их бичвүүдийг харьцуулан шинжилж урайд Монгол аялгуунаа нийцэд утгаар нь хөрвүүлсэн Mongolian Nusa Topsho номыг эрхлэн хэвлүүлж Монголын нуус товчоо судлаач уншигч олны хүртэл болгож байна. Монгол ном бичгийн хэл аман утга зохиолын хэлийг хослуулан бичиж хятад үсгээр галгисан их бичгээс нь иж бүрэн бүтнээр орчуулж орчин цагийн монгол бичгийн хэлээр 1917 онд хөрвүүлсэн Цэнд гүнгийн орчуулга орчин цагийн Монголын утга зохиолын хэлээр найруулан орчуулсан Дамжин сүрэн багшийн уран сайхны орчуулга тэргүүтнийг сайтар шинжиж ном зүйд дурдсан олон галиг эхүүдийг харьцуулан Чойма, Цэрэн содном, Пүрвдорж, Лувсан дорж нарын тайлбартай хөрвүүлэг сонгомол их өвөр Монголын эрдэмтдийн судалгаа шинжилгээний бүтээл тойруулуудад үндэслэн Монголын нуус товчоог бүрээд аялгаугаар хөрвүүлжээ. Долгорын Нимагийн дурсамж ном хэвлэгдлээ. Дэлхийн энтэй зохиолч Долгорын Нимагийн дурсамж номыг Монгол Улсын соёлын гавь сэтгэлтэн сэтгүүлч Эренчин хаанд хэвлүүлжээ. Уг номонд түүнтэй хамт ажиллаж байсан зохиолч сэтгүүлчид ойр дотн явсан 55 хүний хөрөг дурсамж гол байрыг эзэлсэн байна. За мөн түүний өөрийн бичсэн нийтлэл орчуулгын шүлгүүд гэрэл зургийг багтаасан номыг уншууртай болгожээ. Төрийн шагналд ардын уран зохиолч Цоодол, Догмод, Монгол Улсын соёлын гавь зүтгэлцэн сэтгүүлч Ганчимэг, Аким, Дашдондом нарын уран бүтээлчид их зохиолчийг хүн чанартай зөөлөн дүлгэн даацтай уран бүтээлч байсныг дурдан бичжээ. Шинэ онцлогийн онцлох зочноор Болор цом 35 наадмын эзэн, их чиглэлд Янжин ламын эзэн, яруу найрагч Монголын зохиолч Дэвлийн шагналд Отгон баяр оролцлоо. Номт мэрэгдийн санаа Болор цом яруу найргийн наадам болвол манай улсын хэмжээний бол яруу найргийн хамгийн том баяр цэнгэл юм. Номт мэрэгдийн санаа үл амьрлах цаг, номгон иргэдийн сэтгэл үл олдох цаг, цаг бус цагаар тэнгэрийн салхи салхилахгүй, цаг бус цагаар цагаан шороо шуурна, догшин сайн худагт үл төрөх цагт дорн сарны гуньгийг хэн мэдэх юм бэ? Цаг бус цагт удирал бус удирлаар гай гамшиг үүсгэгдэн галуу юулах болно. Цаг бус цагаар санаа муут дэлгэрнэ, сайхан гоо бүхэн шалиг мэт уйтай, мунхаг өнгө мэт төмөрлөг дуутай, муугийн үндсийг хэн таслах юм бэ? Тэгээд мэдээж одоо Болор цомын эзэн болохыг одоо яруу найрагч хүн бүхэн л хүсдэг. Тэгээ би ч гэсэн бол бас ийм хүслийг тээжл ирсэн. Тэгээд одоо Болор цомын эзнийг одоо Говьалтай 8-т одоо манай нэр зохиолч Лодо Тамбын гайд зурус энэ одоо сайхан арга хэмжээний үеэр одоо зохион байгуулсан. Энэ Болор цом наадамд төрүүлсэнтэй маш их сэтгэл хангалуун байна. Болор цом бол одоо бид яруу найрагчдын хувьд бол хүсэн хүлээж ингэж Болор цом наадамдаа оролцох нь бол их сайхан аз завшаантай ийм хэрэг байдаг. Оролцоод төрүүлнэ гэдэг бол үнэхээр юм бас их сайхан хэрэг юм байна гэдгийг ойлгосон. Ийм л одоо өдөр хоногуд бол үргэлжилж байна. Ижидээ насгууж бичсэн шүлгээ бол би манай ижи Ховд аймагт аймгийн төвд одоо амьдарч амьдралынхаа сүүлийн жилүүдийг тэнд өнгөрүүлсэн хүн. Тэгээд аймагт ижигээ одоо бид нэр үр хүүхдүүд нь бид нар эцэгхээс наймуулаа. Тэгээд ижигээ ээлжил сахиж байсан. Тэгээд тэр үед одоо би ижигээ хайрлаж л одоо тэнд өнгөрсөн амьдрал залуунаас энэ бүх хорвоо ертөнцийн тухай бодож сэтгэж дүгнэж л ингэж л байсан. Ийм л мөчөд үнэхэрийн одоо яг хайр сэтгэл, ижигээ хайрлах хайр. Тэгэл одоо энэ онгод бүхэн энэ бүхэн одоо нэгэн агшинд бүрэлдсэн юм бол одоо их л тэгж их хурдан бичигдсэн юм шүлэг. Тэгээд нэг ч одоо засвар масвар юмнууд хийгээгүй. Тэгээд мэдээж одоо дээр даваанд гарч ирвэл энэ шүлгээ уншия гэж ингэж бодож ирсэн. Энэ бол Болор цом наадамд төрүүлэхээс үл шалтгаалan энэ шүлэг бол би ээжтэй зориулсан миний юм сэтгэлийн дуулал, хайлал, юм өргөл байсан. Тийм учраас энэ шүлгийг уншихад одоо нэгэн бодлын одоо надад их нэр төр өндөр одоо үүрэг хариуцлага юм шиг нөгөө бодлын энэ бол бас их ижигээ одоо өгүүлж хайрлсан сэтгэл давхц. Ийм л агшинтл энэ шүлгээ уншсан. Ижидээ насгууж бичсэн шүлэг. Зэрлэг улаан сарнаас, зэлүүд сансрын од бүхнээс,
зэрэглээ бүтсэн хаврын цэнхэр өдрүүдээс зэлэн сүбэдэ дээдсийн алтан сүнснээс шид эдийн хорвоогийн нүд чихгүй бурхнаас шилийн уулын чимэг алай хонгор эзнээс шийтгэл нүглийг минь дэнслэх эрлэг номон хаанаас шимийн архинд дуртай малчин айлын онгоноос ижидэ насгойлаа ижидэ би насгойлаа амар мэндийг ирэх энгийн сайхан өрөөлөөс алтан дэлхийг хайрлах энгүн сайхан сэтгэлээс ойлсон нулимсны тусал дуулсан дууныхаа нуулаанаас уйтгарлан гуниглэгч хүмүүний зүрхний цохилт бүрээс ижидэ насгойлаа ижидэ би насгойлаа хөвгөрчийн зулаад эрхлэх хөхөл цагаан үүлнээс хөл нүцгэн туучиж өссөн дуучин ялдам горхноос хүсээгүй үедээ гамгүй тараасан залуу насныхаа алдаанаас хүссэн цагтаа жаргаж явсан зугаа цэнгэлт мөчүүдээс амар минь ирэх энгийн сайхан өрөөлөөс алтан дэлхийг хайрлах энгүн сайхан сэтгэлээс уйсан нулимсны тусал дуулсан дууныхаа нуглаанаас уйтгарлан гуниглэгч хүмүүний зүрхний цохилт бүрээс ижидэ насгойлаа ижидэ би насгойлаа амарглан дурлагч гоолнаасаа аршаан усанд нь амьдрагч хөх булганаас өвгдийг минь тавьсан үрчлээт хүрэн ингрээс өнөөдрийг надад өгсөн тэнгэрт буй эцгээсээ ижидэ насгойлаа хөгшин ижидэ уйлан хайлан насгойлайчиг хөдөрсөн зоос шиг харанхуй орчлонгийн юм бүхэн таг дуугүй хөөгдсөн гөрөөс шиг цаг хугацаа улам улмаар хурдлан довтолж хөвөн насны минь гинэн нүд сэтгэл дотроос дуугүй ширтнэм сайхан залуу ээждээ эрхэлж өссөн тэрл нас минь сансрын удан орон зайн юм бүхэнд үлдсэн ижи таны минь ургуулсан энэ би сэтгэл илээж дуусгаж чадахгүй ч байж мэдэх сүнс минь таны амлуулсан сүү мөр бүхэнд нь шингэсэн шүлэг минь үлдвэл та минь хүүтэйгээ цуг энэ ертөнцид үрд байхандаа ээж минь дуугүй эрх хонгор тэрл насны минь наз жаргал дурсамжийн хөрсөнд бороо оруулсан уянгийн бодол болон үлтгэн байна таны зааж өгсөн яруухан дуунууд хүүгэн хайрладаг их хэлтэн тарих болоод зүрхэнд минь гэрэлт сэрэл байна ээж минь хувь тавилангийн болор эрхийг хутгаар огтолж болохгүйч хуйлгаан хөх тэнгэрийн хүчийг хүний хүү эрхшээхгүйч газрын гаваар орсон ч нэр минь өрмөн үлдэх орчлон гівчиг ижид минь нас хайрлаач ирэх жилүүдийн миний яц жаргалыг оронд нь аваач зэрлэг улаан сарны дуугүй хашгираан дор чихэн таглан суугаад зэлүү дууланд цор ганцаар сууж ижидэн нас гойном би. Шинэ ном нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Бид дотоод болоод дэлхийд номын ертөнцид өрнөж байгаа сонирхолтой мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэдэг. За үргэлжлүүлэн зохиогчийн болонгаа өргөхөд бэлэн боллоо. За өнөөдрийн зохиогчийн болонд зохиолч Санжаагийн Батчаргал өөрийн хамгийн сүүлд гаргасан номоо танилцууллаа. Сайн байцгаана уу? Шинэ ном нэвтрүүлгээр шинэхэн номтойгоо та бүхэнтэйгээ уулзж байгаадаа баяртай байна. Би зохиолч Санжаагийн Батчаргал байна. 2018 оны 2 сард Ишүүжин гэдэг энэ адлын явдал түүхэн армаана уншигчдын гар дээр тавилаа. Энэ бол хүмүүс бас адлын явдалт түүхэн армаан гэд тэгэхээр бас зарим хүмүүс сонирхож асуугаад идэв яагаад ийм учиртай ингээд энэ номыг анхлан бичих болсон шалтгаан нэг найз маань надад хэлсэн. Өмнөд газраас хааны ордноос одоо Бээжин хотоос гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэр явган гүйж ирсэн гүйгүүл хатан гэж байсан гинэ. Тэгээд энэ хатны тухай чи бас нэг түүх сонирхтой хүн байна. Энэ хатны тухай сурвалжилж нэг зохиол болгож бичээч гэж нэг найз маань хэлсэн. Яг энэ хатны тухай би ном судраас хүн амтнаас асуугаад ерөөсөө энэ хатны тухай ямар ч судар ном тэмдэглэгдэж үлдээгүйсэн. Тэгээд эрен сурвалжлаад байсан чинь ер нь Алтай нутгийн хүмүүс хүүхдээ ингэж зэмэлдэг гинэ. Нэг залхуураад ингээ хөвтөж байгаа хүүхдээ чи ямар гүйгээд ирсэн гүйгүүл хатан биш гэж зэмэлдэг гин.
Тэгэхээр энэ хүн ямар ч гэсэн тийм байсан нь бол үнэн. Энэ бол зүгээр л ард түмний дунд ингээд ам ярианд үлдчихсэн ийм бас нэг тийм нэг зоригтой бүсгүй байжээ гэд. Тэгээд дараа нь сурвалжилж ирсэн чинь маш их тийм үсгэлэн төгөлдөр тийм тэгсэн мөртлөө тийм эрэмгий тийм хатан байсан байна гэсэн яриа. Ерөөсөө ам дамжсан ярианаас л тэгж сонссон. Тэгээд энэ хатныхаа тухай ургуулan бодоод тухайн үеийн одоо тэр Юан гөрний үеийн хаттын амьдрал ингээд эрийн сурвалжлаад ингээд ер нь өөрөө л одоо дүрсэлж бодож энэ хатны тухай гаргасан л да. Эмэгтэй хүн тэр говьор явган гүүгээд ирвэл гүүж ирэхдээ ер нь ямар бэрхшээл зовлонг туулах юм бол ер нь баргийн хүн тэгж явган явахгүй дээ. Тэгээд яг тухайн үеийнхээ түүхтэй холбоод ингээд хааны ордноос аргуулад тэгээд л нааша Монгол руу явуулж байгаа юм л да, нутаг руу. Тэгэл би ч нэг өөрөө Монгол хүн юм чинь ингээл морёгоо л явуулчмаар санагдаад ерөөсөө болохгүйсэн. Морьтой л явуулчмаар. Тэндээс нь бол сайнснаа хүмүүс гаргаж өгч байгаа. Тэгэл морьтой л явуулчмаар санагдаад. Тэгээ нэгэнтэй л одоо түүх нь явган гүйж ирсэн юм чинь тэр говь талыг туулаад явган гүйж ирсэн юм чинь яалтчгүй явган болохосоор аргагүй бас. Тэгээ тэрний хайртай залуу нь Ишүүжин гээд тэр хааны ордны торгон цэрэг Ишүүжин гээд бас л сайхан залуу. Царайлаг тийм мундаг сайхан залуу байж л тээ. Тэгээ тэр Ишүүжин маш н оргоход нь тусалж байгаа юм. Тэгэл тэр чин мэдээж тэр чин хаан хүн гэдэг чинь бас л хартай сэртэй Ишүүжин яг оргуулсан хэрэгт нь баригдал. Тэгээ шийтгүүлээд 1281 онд Япон руу хийсэн дайнд Арлын орон руу хийсэн дайнд бас нэг тусгай онгоцоор гарч байна. Тэгэл ер нь одоо энэ их дэлхийг эзэгний суусан тэр хаадын үед жирийн баатар ирчүүд ямар их адал явдал янз бүрийн юмтай нүүр тулж байсан нь бол ойлгомжтой шүү дээ. А тэр бүхнийг л уншигчдаа л гаргахыг зорьсон доо. Тэгээд тэр Ишүүжин гээд энэ баатар маань тэгэл одоо ертөнцийн бараг л хязгаар хүртэл явж эзэнгүй арал дээр хүртэл очиж элдв сонин адал явдалтай уулзаж учирч энэ бүхнийг л гаргасандаа тэрүүгээр л одоо адал явдалт гэж байна. А тэгээд яг 1280-аад оны сүүлээр болохоор сүүлийн үйл явдал нь болохоор бас л нөгөө энэний өмнө бичсэн Хайдуу хаан гэдэг энэ Хайдуу хаан бол түүхэнд бас л нэлийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүн байсан. Тэгэл энэ Хайдуу хаан маань бас гарч байгаа. Тэр утгаараа бас энэ Хайдуу хааны маань зохиолын бас нэг жоох үргэлжил болж байгаа юм. Энэ Ишүүжин арманы маань соёлын говь зүтгэлтэн Тангадын Мандри ах маань редакторлсан. Мандри ах бол ер нь түүх яг энэ Ховлын хааны үеийн түүх судлаараа ер нь мундаг хүнлэлтэй манайхан бол амтахгүй. Тэгэд миний ер нь энэ амьдралдаа бараг л хамгийн сонссон үгнүүдээс хамгийн сайхан үгийг бол Мандри ах маань энийг маань энэ зохиол маань уншиж дуусчид хэлсэн. Юу гэсэн үг вэ гэхлээр би энэ номыг уншаад чамайг ганцхан юмар дүгнэмээр байна. Чи энэ арманыг бичихтэй яг тухайн цаг үедээ очиж амьдрч чадсан байна гэж хэлсэн. Энэ үг бол миний сэтгэлд маш их туссан. Би яг ер нь түүхэн зохиол бичихэд бол яг л сэтгэл оюунаараа бүхэл оюун бодлороо тэр орчиндөө бол очиж амьдрах. Тэр л их чухал байдгийн юм шиг санагддаг. Тэр орчноо мэдрэх, тэр хүмүүсийн зан араншин тухайн үеийнхээ яг болж байгаа үйл явдал яг ийм байдалд орчвол хүн ер нь яах вэ гэд. Тэгээ энэ Ишүүжин арман дээр бас нэг харуулах гэсэн нэг зорилго маань ер нь ийм нөхцөлд орвол Монгол хүн яах вэ? Жишээлбэл эзэнгүү далай дээр ямар ч усгүй, тийм хүнс хоолгүй, тийм үнэхээр тэг хаягдчихвал яах вэ? Далайн шуурганд хөөгдөд хаягдчихсан бол Монгол хүн яах вэ? Амнасаа аврахын тулд бусад үндэстнээс юугаар ялгаатай гэдгийг л харуулахыг зорьсон миний хамгийн гол зорилго бол. Тэгээд тэр чинь яг л Монгол аргаараа л яг тогоо нэрж байгаа юм шиг усаа нэрээ дуучж байгаа. Тэгэл тэр монголчуудын дээр үеийн тэр дайн байлдааны хоол хүнс гэдэгч бас лагуу юм байсан шүү дээ. Тэр 3 жил хатаасан борц. Тэгэл элдв эмийн ургамал эсэн бус юм авч явсан байгаа. Яг л монгол хүний амьдрах чадвар юу ямар юм бэ гэдгийг л харуулахыг зорьсон. Энэ Ишүүжингээ дуусгачаад
дахиад энэ ер нь нэг яагаад чинь тэр баатруудаас салж чадахгүй энийг одоо ингээд үргэлжлүүлмээр санагдаад тэгээд байсан. Тэгээ одоо ер нь энэ монголчуудын манай Монголын их хаадын тэр гадаад харилцаа, одоогор бол дипломат харилцаа энэ тал дээрээ бол ер нь бараг л дэлхийд нэг хичээл заана гэдэг шиг тийм мундаг л байсан байна. Тэгээ одоо дараагийнхаа энэнийхээ дараагийн ангийг үргэлжлэх бичээд одоо нэг 30-40% та явж байна. А энэ анги дээр юуг харуулах гэсэн бэ гэхэлэр тэр их хааныхаа төлөө, Монгол орныхоо төлөө амь насаа, оюун ухаанаа бүхэл юмаа зориулсан элч нарын тухай. Элч нарын тухай тийм арман одоо бичиж байна. Тэр үеийн элч нар гэдэг чинь маш агуу ер нь л бие махбодын хувьд ч гэсэн, оюун санааны хувьд ч гэсэн маш өндөр түвшинд бэлтгэгдсэн тийм хүмүүс байсан байгаа. Яг дайсагнсан орн руу элчээр яваад тэндээ насан эцэлсэн маш олон элч нар байгаа түүхэнд бас эзэн хааныхаа даалгаврыг биелүүлээд эргэж эсэн мэн дэргэж ирсэн чиг тийм элч нар бий. Тэгээ одоо дараагийн зохиол маань элчийн тухай армаа. Ер нь Монголын уран зохиолын уламжлал бол агуу шүү дээ. Жинхэнэ алтан үед ер нь ямар нэгэн юмд хөрс суур гэж байдаг болвол хөрс суурийг бол манай алтан үеийн зохиолч нар бол гайхамшигтай тавьж өгсөн. Тэр сайхан хөрс суурин дээр бол одоо энэс ер нь ямар ч юм цаашаа хөгждөг юм чинь тэрнээс илүү гарч бүтээн гэдэг бол бас маш том хариуцлага. Одоогоор тэгэл Томголог Тамирын орманыг гүйцэтгэх тийм сайхан орман гарахгүй л байна шүү дээ. Тэгэд тэр үеийн манай зохиолчид ямар нөхцөлд хийж исэн маш өндөр шалгуурыг давж гараараа бичиж одооных шиг бид нар шиг ингээд компьютер дээр шаагуулчихгүй шүү дээ. Гараараа бичиж тэгээд тэр чинь олон шалгуур бас тэгээд ном хэвлэх хугацаа нэг урт байсан. Энэ ийм хүнд нөхцлөөс тийм сайхан ормануудыг бидний гар дээр тавьсан Ахмад үеийнхэндээ би бол өстой талархаж баршгүй. Одоо тэгэл цаашаа энэ сайхан суурь тийм сайхан номнууд уран зохиол уншаад өссөн хүмүүс ч одоо энэс сайхан юм л бичих ёстой шүү дээ бид нар. За та бүхэнтэйгээ энэ шинэ орманаараа уулзсандаа баяртай байна. Ном л их уншиж байгаараа гэж захида анхаарал хандуулсанд баярлалаа. Шинэ ном нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.